Байнгын орооны дарга эрхэм гишүүдээ улсын хурлын гишүүн им Мандахай нарын гишүүдээс 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр улсын их хурлд өргөн мэдүүлсэн хүнсний тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг 2025 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн чуулганы нэгдсэн уралдаанаар хэлэлцэж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байгаль орчин хүнс үдэ аж ахуйн байнгын ороонд шилжүүлсэн. Байнгын орооны 2025 оны 23 дугаар тогтоолоор хуулийн төслүүдийг байнгын ороо болон чуулганы нэгдсэн уралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах, үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар улсын хурлын гишүүн Т. Мөнх сайхан, бүрэлдэхүүнд улсын хурлын гишүүн П. Батчимэг, Г. Ганбаатар, Н. Наранбаатар, А. Ундраа, Б. Уянга болон холбогдох бусад албан тушаалтнууд орж ажиллалаа. Ажлын хэсгийн хугацаанд 4 удаа мэргэжил арга зүйн тусалцаа үзүүлэх дэмжих баг 4 удаа хуралдаж хүнсний тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх 17 саналын томьёол бэлтгэж хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх 3 санал төслийн бүтэц нэр томьёо хэл найруулга дис дараалал зүйл заалтын дугаар ишлэлийг нийцүүлж өөрчлөх нэг саналын томьёолыг хэлэлцэн дэмжиж байгаль орчин хүнс үдэ аж ахуй байнгын орооны уралдаанд танилцуулахын зүйтэй гэж үзсэн болно. Тухайлбал хоол үйлдвэрлэл үйлчлэгээ гэх нэр томьёог стандартын шаардлага хангасан байр, түүхий, технологи болон мэргэжлийн хүний нөөц тулгуурлан хоол үйлдвэрлэх үйлчлэх үйл ажиллагаа байхаар өөрчлөлт найруулах. Төсөл хүнсний аюулгүй байдал гэсэн нэр томьёог хасаж тусдан зүйл болгон томьёолсон байсныг хууль тогтоомжийн тухай хуульд нэр томьёо нь нэг утга агуулгаар нийт хуулийн хэмжээнд хэрэглэгдэх бол түүний тодорхойлтыг уг хуулийн нийтлэг үндэслэл гэсэн бүлэгт оруулан заана. Мөн хуулийн төсөл тодорхойлт өгсөн хэд хэдэн нэр томьёо байгаа бол тэдгээрийг хуулийн нэр томьёоны тодорхойлт гэсэн гарчигтай зүйл нэгтгэх гэж заасны дагуу нэр томьёог холбогдох зүйлд хэвээр үлдэх. Хуулийн төслийн 4 эштрэх 1-р зүйлийн хүнсний аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг хангах тогтолцоо, төсөл тусгасан байдлаар хүнсний аюулгүй байдлыг хангах төлөвлөлт зохион байгуулалтын шинжтэй асуудлыг хуульчлах нь агуулга ач холбогдол баг бөгөөд харин хэн хэрхэн хизээ ямар журмаар хэрэгжүүлэх механизм байхгүй тунхагийн заалт болж үлдэх эрсдэлтэй байгаа тул төслөөс хасах, төслөөс баримтлах бодлогын хүрээнд цэцэрлэг сургуулийн хүүхдийн хоолны үйлдвэрлэл дотоодын гарал үүсэлтэд түүхийд ашиглан стандарт техникийн зохицуулалтын шаардлага хангасан үйлдвэрт бэлтгэсэн хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүн нийлүүлсэн аж ахуйн нэгж хоршоог дэмжихээр тусгах. Салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулах зорилгоор мэдээллийн нэгдсэн санг үүсгэж эрхлэн хөтлөх, уг санал хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн бүртгэл, гол нэрийн хүнсний нөөцийн мэдээлэл, хяналт шалгалтын тайлан, импорт, экспортын зөвшөөрөл, гүйцэтгэлийн мэдээлэл зэрэг 8 төрлийн мэдээллээс бүрдэх бөгөөд бусад төрийн байгууллагын системтэй захимаар холбогдож мэдээллийг бүрдүүлэх талаар стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгохтой холбоотой журмалсан зохицуултыг хэвээр хадгалж давхардлыг арилгах, аж ахуйн нэгжид учрах хүндрэл чирэгдлийг бууруулах чиглэлээр хэсэгчилсэн өөрчлөлт хийх томьёолыг ажлын хэсэг дэмжээгүй бөгөөд төсөл санаачлагчийн өргөн мэдүүлсэн хувилбарыг зөвшөөрлийн тухай хуульд бүрэн нийцсэн гэж ажлын хэсэг үзсэн тул зохицуултыг төсөлд хэвээр үлдээх. Ажлын хэсгээс аюулгүй байдал гэх нэр томьёог баталгаат байдал болгон хуулийн нэрийг өөрчлөх, нэр томьёог суурьаар нь солих асуудал нь одоогийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд өөрчлөх нь зөвхөн нэр томьёоны механик өөрчлөлт биш, харин бодлогын томоохон шинжилэлт тооцогдох тул нэмэлт өөрчлөлтийн хүрээнд шийдвэрлэх боломжгүй бөгөөд үүнийг нэг мөр солих нь салбарын бодлогын бүхэлд нь шинжилэн тодорхойлох хэмжээний зарчмын өөрчлөлт юм а. Иймд аюулгүй байдал гэсэн нэр томьёог хэвээр үлдээж цааш хүнсний салбарын бодлогыг бүхэлд нь шинжлэх тохиолдолд хуулийн шинжилсэн найруулгыг боловсруулах замаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Мөн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн нэр томьёоны өөрчлөлт хийх зарим хуулийн төслийг хууль санаачлагч татаа авсан болно. Хүнсний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолыг та бүхэнд тараасан болно. Байнгын орооны эрхэм гишүүдээ дээрх хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулга болон зарчмын зөрүүтэй саналын томьёолыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээсээ хүсье. Анхаарал хандуулсан явдал баярлалаа.